Та нарыг хэдэн энэ амьдралдаа урам хугарсан байна вэ? Ерөнхийдөө урам хугаралт ямархуу байдаг вэ? Та нарыг хэдэн амьдралдаа үнэхэрийн гомдож шархалсан бэ? Танд үнэхэр зовлон шанал байна уу? Та нэг зүйлийг мэдэж байна уу? Энэ бол гомдлоход болох цаг байна. Энэ бол шинэ өдөр. Энэ бол урагшаа алхах өдөр. Өнөөдөр та эндээс гарахдаа ариун сүнс болох шинэ дарсыг агуулах шинэ тулам болсон байх болно. Тийм ээ, биднэрт асуудлууд байгаа. Би ч бас асуудалтай нэгэн байсан. Би ч гэсэн амьдралдаа гутарч, урам хугардаг байсан. Гэхдээ юу гэж? Бидэнд юу тохиолдсон байсан ч энэ биднийг баяр хөөргүй болгож чадахгүй. Энэ бол юу тохиолдсон ч биднийг баяр хөөргүй болгож чадахгүй гэсэн бидний шинэ хандлага юм. Таны өмнө би гэрэл асааж харанхуйг гитлэхэд тань туслах юм бол та эндээс гарахдаа Есүс Христ таны төлөө асар их хүнийг аль хэдийн төлсөн, танд гайхамшигтай амьдралыг өгсөн гэдгийг ухаарч ойлгох болно. Хулгайч зөвхөн хулгайлж алж устгах гэж ирдэг. Харин Есүс би та нарт сэтгэлд хангалуун бэлхэн амьдрал өгөхөөр ирсэн гэж хэлсэн. Та нар нэг зүйлийг мэдхөө. Энэхүү сургаал нь зөвхөн Америкт байгаа хүмүүст л зориулагдсан биш. Африкийн жижиг тосгонд сууж байгаа нэгэнд энтгэгт Азад бас зүүн Европын хүмүүст зориулагдсан юм. Харин муу ёрын сүнс таныг амьдралаас юу ч хүртэж чадахгүй, арай ядан л амьдарч байна гэж бодуулахыг хүсчээдэг. Таны итгэж байгаа бүхэн танд байна. Үгүй ээ, танд бусдын л адил гайхалтай сайхан хангалуун амьдрал байна. Шинэ хандлагатай болох шинээр эхлэхэд хизээч оройтдгүй. Хизээч оройтхгүй шүү. Тэгэхээр таны төлөвлөсөн зүйл бүтлгүүтээд нэг л болчихгүй нэ. Хүн оюун санаандаа төлөвлөдөг. Харин эзэн түүний алхмыг чиглүүлдэг гэдгийг та мэдэх үү? Бидний ажил үйлс бүтлгүү байгаа гэж шаналж, зовж буруу хандлага тээхийн оронд бидний мэдэхгүй байгаа зүйлээс эзэн биднийг хамгаалж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй гэж би боддог. Би энэ номондоо 3 зүйлийн талаар бичсэн. Хэрвээ та сайн найзтайгаа харилцаагаа сэргээхийг хүсэж байгаа ч найз чинь тантай харилцахыг хүсэхгүй хэвээрээ байгаа бол Бурхан энэ хаалгыг хаасан байж болох юм. Яагаад гэвэл энэ нөхөрлөл танд хор хөнөөлт учруулах байсан ч гэж болох юм. Би нэг зүйлийг хэлье. Энэ бүлэг юм уу тэр бүлэг рүү орж тэдний нэг хэсэг болмоор байна гэж ямар нэгэн харилцаа руу орохын тулд өөрийн арга замаар хүчлэх хэрэггүй гэдгийг би суралцсан. Харин үүний оронд би Бурхан минь ээ, таны хүсэж байгаа тэр хүмүүстэй л намайг холбож өгөөрэй. Хэрвээ та хүсэж байгаа бол энэ хүнтэй намайг харилцаатай болгож өгөөрэй гэж залбирдаг болсон. Ингэхгүй бол би үнэхээр зөв зүйл хийж чадахгүй. Хэрвээ Бурхан л миний алхмыг чиглүүлэхгүй бол би асуудалд орох болно гэдгээ мэддэг. Өөрийнхөө чухал гэж бодож байгаа хүмүүстэй холбоо харилцаа тогтоохын тулд амьдралаа битгий үр. Яагаад гэвэл энэ харилцаа таныг чухал нэгэн болгох учраас юм. Хэрвээ та ажилд орохоор эсвэл нэг коллежид орохоор өргөдөл гаргаад тэнцээг бол танд хор хөнөөл, гарц хохирол учруулах байсан зүйлээс Бурхан таныг хамгаалсан байж болох юм. Та чадлынхаа хэрээр хамгийн сайнаар ажилласан ч та халагдсан бол Бурхан таныг хизээч таны сэтгэлийг бодоод гэр бүлийгт нь хангаж чадахгүй албан тушаал хөөх байдлаас хамгаалсан байж болох юм. Маш их ядарч байхад байх ёстой газараа цагтаа байж чадаагүйгээс маш олон хүний уурыг хүргэхээс айж байхад та замын түгжээнд гацчих юм бол Бурхан магадгүй таны амийг авч чадах осол аваараас хамгаалсан байж болох юм. Уурлаж бухимдахын оронд Дэвид хоёр нэг зүйлд суралцсан. Тэр нь юу вэ гэвэл бидний цаг түүний гарт атгаастай байна. Бидний цаг таны гарт байна гэж хэлэхэд суралцсан. Аливаа зүйл таны санснаар болохгүй үед битгий бухимд. Харин оронд нь маш энгийнээр Бурхан минь ээ, танд төлөвлөгөө байгаа. Би үнэхээр мэдэхгүй байна л та. Харин би танд итгэж байна гэж хэлээрэй. Та нар эндээс ямар нэгэн зүйл сурч байна уу? За сайн байна. Өнөөдөр би та нартай хэрхэн шинэ тулан болох талаар ярилцъя. Матай 9-р бүлэг дээр 16-р ишлэл. Ер нь хинч хуучин дээлэн дээр агчаагүй давгаар нөхөөс тавихгүй. Тэхийн бол нөхөөс дээлийг таталтуулаад
бүр ихээр урна. Хүмүүс шин дарсыг хуучин тулманд хийдгүү. Тэхийн бол тулам сад тавиад дарс асгарч тулам хэрэггүй болно. Харин тэд шин дарсыг шин тулманд хийх юм бол аль аль нь хэвээрээ байх болно. Энэ шин дарс бол шин. Өчирхэг амьдрал шин эхлэлийг хийж байгаа юм. Бид өнөөдөр энэ талаар нэлээд зүйлийг ярилцсан. Хуучин тулам бол бидний хуучин хандлага. Бидний бодож сэтгэдэг хуучин арга, өөрсдийнхөө талаар боддог хуучин хэв загвар юм. Харин бид өөрсдийнхөө талаар энэ дэлхий биднийг хэрхэн хардаг тэр арга замаар биш, харин эзэн биднийг хэрхэн хардаг тийм байдлаар харж бас бодож сурах хэрэгтэй. Та нар намайг сонсож байна уу? Энэ дэлхий таныг хэрхэн харж, таны талаар юу гэж ярьдаг тийм арга замаар биш, харин эзэн таныг хэрхэн хардаг тийм арга замаар харж сурах хэрэгтэй. Би дахиад нэг сайн хэлэх хэрэгтэй байна. Бурхан таныг хэрхэн хардаг шиг та өөрийгөө тэгж харах хэрэгтэй. Тийм ч учраас би энд та нарын өмнө зогсоод та бол гайхалтай, гайхамшигтай нэгэн гэж дахин хэлээд байгаа юм. Та бол үнэхээр гайхалтай нэгэн. Хүмүүсээ өөрсдийнхөө биеийг хэрхэн бүтээгдсэнийг л хараа л та. Хэрвээ би эрүүл мэндийн хичээл зааж байсан бол хизээч би ийм хичээл заахгүй л дээ. Та нар өөрсдийнхөө бие махбод хэрхэн ажиллаж байгааг, хэрхэн амьсгалж байгааг харахаар үнэхээр гайхан алмаарх болно. Энэ бүхэн Бурханы хяналтанд байдаг. Тэр таныг бүтээсэн. Тэр таныг алхандаа сийлсэн. Тэр таныг халамжилж байгаа. Танд авьяас бэлэг ур чадвар байгаа. Танд оюун санаа байгаа. Танд эрч хүч, энерги байгаа. Таныг бүтээлж яхаар бүтээсэн. Тийм байтал та яагаад зүгээр суугаад байхыг? Хаа нэгтээ суугаад. Хаа нэгтээ явахыг хүсэхгүй амьдарч байна вэ? Альвэ? Зойш шиг байхын тулд сайхан байх ёстой шүү. Тэгэхээр таны урмыг хугалдаг хуучин зүйлүүд дээрээ түшгэлсэн хуучин хандлагатайгаа амьдралаа бүү дуусгаарай. Та нарын хідэн амьдралдаа урам хугарч байсан бэ? Голдуу юунд урам хугардаг вэ? Та нарын хідэн амьдралдаа жинхнээсээ гомдож шархалсан бэ? Таны амьдралд жинхэнэ гомдол байна уу гэж би асуух гээд байна л та. Тийм ээ, та нэг зүйлийг мэдэх ёстой. Энэ бол гомдлохоо болох цаг. Энэ өдөр бол шинэ өдөр. Одоо бол цааш хөдлөх, урагшлах цаг. Та бүхэн эндээс гарахаасаа өмнө хэрхэн ариун сүнс бэлхэн дүүрнээр урсан орж дүүрэх шин тулан болохыг мэдэх болно. Өнөөдөр бол шинэ өдөр. Энэ бол шинэ өдөр. Хэрвээ та урам хугарч ядарч зүгэрсэн байгаа бол миний үг таныг сэргээх болно. Шин хандлага. Шин хандлага бүхнийг өөрчилдөг. Тэрч байтугай та Бурханы талаар шин хандлагыг олж авах болно. Бид маш олон жилийн туршид Бурханыг их буруу өнцгөөс харж ирсэн. Бурхан хүн бүрийг ууртайгаар ширтэн харж, алдаа бүрийнхэн төлөө толгоор нь тоншдог тийм ууртай Бурхан биш ээ. Бурхан бол хайр, нэгүслийн Бурхан. Бурхан бол хоёр дахь боломж олгодог, шин эхлэл өгдөг Бурхан юм. Тийм ээ, тэр бидэнтэй харилцдаг. Хэрэв бид гим нүгэл хийх юм бол тэр бидэнтэй энэ талаар харилцана. Зөвхөн гимээс олж бид түүнтэй харилцдаг юм биш ээ. Тэр биднийг засдаг, залруулдаг, биднийг шийтгдэг. Тэр ийм зүйлийг хийснээрээ биднийг хайрлаж байгаагаа харуулж байгаа юм. Бурхан биднийг засч залруулахдаа, бас хайрлахдаа хизээч бууж өгдөггүй юм гэж хэлмээр байна. Тэр танаас олж хизээч бууж өгөхгүй. Тэр тантай харилцах харилцаагаа хизээч дуусгадаггүй. Тэр ч бүхэл харилцаагаа бас шинээр эхэлдэггүй юм. Амен. Та энэ хандлагын талаар их нухацтай бодох ёстой. Та нар санаж байгаа бол миний хувьд би чи хөгшөрч байна да гэдэг хандлагатай нэг хэсэг л би тэмцэж байсан шүү дээ. Санаж байна уу? Хаа нэгтээ зочд буудлын нэг өрөөнд цэрдэг. Ийм амьдралыг би 38 жил тулсан. Энэ бол миний үйлчлэл. Бүүдгэр гэрэлтэй, хөршгөнд хаашаа шүлгэгдсэн, хэвсэн толб болж бохирцөөрөө. Бурхан минь. Би үнэхээр мэдэхгүй байна. Хэрвээ болдгсон бол юу гэж? Би үнэхээр дахиад ямааргүй байна. Гэхдээ би чаддагсан бол. Үгүй.
Би хийж байгаа зүйлээрээ үнэхээр өрөөгдсөн нэг. Бурхны хүмүүс тусалж байгаадаа би үнэхээр баяртай байна. Тийм ээ. Заримдаа ийм байдалд ордогоо та нарт уг нь хэлье гэж бодоогүй юм шүү. Зүгээр л би бууж өгөхгүй гэдгээ л хэлэх гэсэн юм. Яагаад гэж юу? Би ажлаа дуусгах болно. Би уралдаанаа дуусгах болно. Энэ аяллыг эхлүүлэхэд ямар нэгэн онцгой авьяас шаардаагүй боловч энийг дуусгахад Бурхан чамааг ямар хүн болгохыг хүсэж байгаа энэ аялал, энэ уралдааныг дуусгахад ариун сүнсний хүч чадал бас Бурханы эрхтэй эмхтэй хүн байхыг шаарддаг юм. Би танд чадлынхаа хэрээр боломжоор туслахын төлөө би бүрэн тууштай байх болно. Тийм ээ. Иохан 11-р бүлэг дээр Лазарын үхлээс амилсан талаар гардаг. Би 40-р ишлэлд нь их дуртай. Тиймээс эндээс эхлэе. Есүс түнд хэрвээ чи итгэвэл Бурхны алдрыг харна гэж би чамд хэлээгүй гэж юу гэлээ. Хамгийн ихэнд өөртөө бий болгох ёстой бол хандлага юм. Эргэлцхийн оронд итгэх ёстой хандлага. Өглөөс эрэнгүүтээ өнөөдөр надад ямар нэгэн сайн зүйл тохиолдох болно гэж итгэж байна гэж хэлэх хэрэгтэй. Та энийг дадал хөвшил болгож чадах уу? Өнөөдөр надад ямар нэгэн сайн зүйл тохиолдно гэж би итгэж байна. Бүгдээрээ нэг хэлээд үзье. Өнөөдөр надад ямар нэгэн сайн зүйл тохиолдно гэж би итгэж найдаж байна. Хэн нэгэн тийм ээ би өчигдөр ингэж хэлсэн шүү дээ гэж бутнахыг би сонсч байна. Ямар сайн зүйл болоогүй шүү дээ. Тэгэхээр хилээдлээ. Муу Есүс үүнийг сонсдол нь хэл. Таны энэ эерэг хандлагыг сонсож залхаад явтал нь тэр ч бүү хэл таны байдаг хотоор ирэхгүй болтол нь та энийг хэл. Есүс булшинд ойртон очиод Лазар гараад ир гэж хэлэнгүүт тэр гараад ирдэг. Тэгээд л инээс цааших түүхийг ихэнхдээ бид мэддэггүй шүү дээ. Харин өнөөдөр би та нартай энэ талаар ярилцмаар байна. Яагаад гэвэл Есүсийн хэлсэн дараагийн зүйл нь миний хувьд хамгийн чухал. Тэр булшны оролтыг тайл гэж хэлсэн. Бид ч гэсэн ийм байдалтай байна. Бид ч гэсэн булшны оролтоо тайлах гэж хичээж байна. Яагаад гэвэл бид дахин төрсөн итгэгчид. Та нар бол сүнсээр дахин төрсөн итгэгчид юм. Та аль хэдийн шинээр төрсөн. Гэхдээ та одоо болтол булшны оролттойгоо хэвээрээ байна. Та одоо хэрэн Бурхны танд өгөхийг хүсэж байгаа тэр амьдралыг аваагүй байна. Тэгвэл бидний хувьд булшны оролт нь юу юм бэ? Хуучин хандлага, хуучин сэтгэхүй, хуучин үйлдэлүүд. Альвэ өнөөдрийн яригдж байгаа шиг шинэ амьдралыг та яагаад эхлүүлж болохгүй гэж? Ингэж хэлээд үзвэл ямар вэ? Тэдний ярьдаг шиг альвэ зүйлийн талаар ярьдгаа болж, харин альвэ зүйлийн талаар Бурхны үгийн дагуу ярьж эхлэх болно. Ямар нэгэн сөрөг зүйл амнаасаа гарахгүй байх талаар Бурханаас тусламжгүй. Та яг одоо үнэхээр гомдолж, шархалсан байсан ч энэ зүйлийг уламд дордуулахыг муурын сүнсэнд бүү зөвшөөр. Бурхан минь би танд итгэж байна. Сайн зүйл надад тохиолдох болно. Надад сайн зүйл болоход хизээч оройтхгүй. Надад сайн зүйл болоход оройтно гэж хизээч байхгүй. Та зүгээр л ингэж хэлсээр л. Би энэ үгэнд маш их дуртай. Ямар нэгэн хуучин илэгдэж хуучирсан зүйл дээр эзний тослогоо байдгүй. Саулыг эзэн орхиж тослогоо байхгүй болсон. Гэхдээ эзэнд өөр шин төлөвлөгөө байсан. Шин хааныг шинээр тослох шин төлөвлөгөө байсан юм. Ямар нэгэн зүйлээ үргэлжлүүлэн хийх нь муу зүйл биш ээ. Гэхдээ тэр цаашдаа амжилттай байж чадахгүй. Морь өгөхөд аль хэдийн 10 жил болсон бол мориноосоо буух цаг болжээ гэсэн үг. Ийм хэлцэг байдаг шүү дээ. Тийм ээ. 24 цаг тутамд бид нар шинээр эхлэх боломж байна. Өглөө бүр нар мандах, орой бүр нар жаргах байгалийн үзэгдлийг бүтээснээр Бурхан биднарт өдөр бүр шин эхлэл, шин боломжийг бидэнд сануулж ядгаа гэж би боддог. Би үнэхээр тэгж боддоо шүү. Би энд итгэдэг. Бурхан нэг өдрийн 24 цагийг үе мөчүүдэд хуваасан нь бас их учиртай гэж би итгэдэг. Та 16 цагт нь сэрүүн 8 цагт нь унтдаг бол би та нарт нэг зүйлийг хэлье.
Та нарын зарим нь үнэхээр гайхаж байгаа хэл та юу гэж шөнийн цагаар та сайхан унтсан уу? Эсвэл муухай зүйл танд тохиолдсон уу? Аль нь ч байсан хамаагүй. Дараагийн өглөө гэхэд бүх юм урдынхаасаа илүү дээр байх болно. Тийм ч учраас Бурхан түүний нэгүүлсэл өглөө бүр шинэ гэж хэлсэн. Үнэхээр өглөө бүр цоо шинээр эхэлдэг. Тийм байтал та өглөөс ирчгээл орон дотроо өчигдрийн хийсэн алдаагаа бүү бод. Энэ бол муу ёрын сүнсний танаар хийлгэхийг хүсдэг зүйл. Өдөр эхлэхээс өмнө өглөө эрт өчигдрийн хийсэн алдаагт нь бодуулснаар таны өнөөдрийг сүйтгэхийг муу ёрын сүнс хүсч байдаг. Муу ёрын сүнс бол худал хуурмгийн эцэг юм. Исая 43:18 дээр урдын ямыг бүү дурсагтун, өнгөрсөн ямыг бүү бодогтун, үзэгтун би шинэ зүйл хийнэ гэж хэлсэн. Би шинэ зүйл хийнэ. Би нэг зүйлийг хэлье. Ирэх жилүүдэд Бурхан миний амьдралд юу хийх бол гэхээс би тэсэн ядаг хүлээж байна. Энэ илүү сайн, илүү дээр холно гэж би итгэдэг. Харагтун, би шинэ зүйл хийнэ. Та нар энийг хүлээж авахгүй гэж юу? Энэ нь та нар энийг харахгүй гэж юу гэсэн утгатай. Та энийг итгэлийнүүдээр харж чадах уу? Та нар энд анхаарлаа хандуулахгүй гэж юу? Би хээр талд зам тавьж цөлөөр гол урсгана. Бурхан юу хэлж байна? Та нарын нөхцөл байдал муу байсан ч би шинэ зүйлийг хийх болно. Би та нарт нэг зүйлийг хэлье. Та амьдралдаа том алдаа гаргасан бол мэдээч хэрэг шархалсан байгаа. Мэдээч хэрэг шаналж байгаа. Гэвч чинь эвгүүрэх мэт тийм мэдрэмж танд байгаа. Би энийг сайн ойлгож мэдж байна. Яагаад гэвэл би өөрөө хаяа тийм мэдрэмжийг мэдэрдэг юм. Гэхдээ энэ бол зүгээр л нэг мэдрэмж шүү дээ. Энэ бол зүгээр л нэг сэтгэлийн хөдөлгөөн. Яагаад гэвэл та өөр дээрээ ямар нэгэн зүйлийг авч тэр нь бүтлгүүцсэн учраас л та ийм зүйл мэдэрч байгаа юм. Магадгүй урам хугаралт байж болно. Гэхдээ л танд хоёр сонголт байна. Та урам хугарсан чигтээ амьдарч болно. Эсвэл шинээр эхэлж болно. Энэ бол бидэнд байгаа сонголт. Урам хугаралтаар амьдралаа удирдуулад өнгөрсөндөө амьдарснаар муу ёрын сүнс нөхцөл байдал улам доройтуулахыг та зөвшөөрөх үү? Аль эсвэл энэ бүхнийг сэгсэрч хаяад Бурхан бол амьд. Тэр энэ гариг ертөнц дээр ч юм твэр. Надад зориулсан төлөвлөгөө түүнд байгаа. Би бол түүний хэлсэн бие билээ. Тэр намайг юу хийж чадна гэж хэлсэн, би түүнийг хийж чадна. Би дахин шинээр эхэлж чадна. Би шинэ хандлагыг өөртөө төлөвшүүлж шинээр амьдралаа эхлэх болно. Би булчны оролтоо өөрөө тайлан хаях болно. Өнөөдөр бол эзний бүтээсэн шинэ өдөр байна. Би эзний дотор баярлан хөөрөх болно гэж хэлцгээе. Тэгэхээр бид нилээд зүйлүүдийг үзчихлээ. Магадгүй зарим хүмүүсийн хурдан сурдаг зүйлийг та тийм амархан сурдаггүй ч гэж болох юм. Эсвэл та тэдэнтэй ижилхэн аргаар сурдаггүй байж болох юм. Бидний баг хүү гайхалтай мундаг. Гэхдээ тэр сургууль дээр зүгээр л унтчихэдэг. Яагаад гэвэл тэр аливаа зүйлийг зүгээр л нэг энгийн аргаар суралцдаг. Тиймээс тэр хичээл ойлгодгүй. Харин тэр илүү их гараараа оролдож хийжээд суралцдаг. Тэр надтай адилхан. Аливаа нэг зүйлийг эхлээд мэдэрч тэгээд хийж үзчихэж сурдаг. Одоо тэр энэхүү медиа үйлчлэлийн гүйцэтгэх захирлаар ажиллахын хажуугаар энэ үйлчлэлийн бүхэл үйл ажиллагааг хариуцсан ажилдаг. Харин том хүү Дэвид маань дэлхийд дахна авралын зарын үйл ажиллагааг хариуцсан захирлаар ажилладаг. Энэ хоёр хүү л маш их ажлуудыг амжуулдаг. Аавдаа болон надад энэ үйлчлэлийг боломжтой болгож өгдөг юм. Амен. Гэхдээ тэр насан туршдаа надтай хамт амьдрах болов гэж би чин сэтгэлээсээ бодож байснаа санаж байна. Тийм ээ, та нар ч гэсэн хүүхдийнхээ талаар ингэж боддог л ах. Чи үнэхээр насан туршдаа амьдрах уу? Эсвэл орхиод явж чадна гэж юу? Чи яг яах вэ? Гэх мэтээр би боддог. Заримдаа би миний охин заваан байсан бол би дүнд хэрхэн хандах болоо гэж боддог. Инэттэй шүү. Гэтэл одоо тэр миний зараалд гүгээд л намайг халамжилж миний марцсан зүйлийг надад сануулдаг. Зүгээр л боломж олгодог.
Бид амьдрал ямар нэгэн зүйлээр дутагдж гачигдсан учраас л Бурханд эдгээрийг хийх хэсэг нь хамаагүй. Харин түүнд итгэж найдан түшгэлхийг суралцсан шүү дээ. Би өөрийгөө доош хийх гэж үнийг яриагүй. Харин би та нарт үнэхээр энгийн нэгэн шүү гэдгийг хэлхийг хүссэн юм. Тийм ээ, би ингээл нэг. Хүнд байх ёстой л оюун ухаантай гэх гээд байна л та. Би ерөөсөө ч тийм гайхалтай ухаантай биш л дээ. Харин гол нууц бол хэрв та өөрийнхөө амьдралд Бурханд зай гаргах юм бол та итгэлээр алхах болно. Та хизээч бууч өгөхгүй, та хизээч ялагдахгүй, та дуусахгүй, танд юу байхгүй нь хамаагүй. Бурхан л танд байгаа бол Бурхан танаар дамжуулан гайхалтай ажлуудыг хийх болно. Та нар үүнийг ойлгож байна уу? Би хийж чадахгүй зүйлээч нуухгүй хэлнэ. Яагад гэвэл надад Бурхан байгаа. Тэр миний сул дорой байдлыг дүүргэж өгдөг. Тэр намайг хүчтэй болгодог. Тэр намайг залуу болгодог. Тэр намайг аливааг хийх чадвартай болгодог. Тэр намайг баяр баясгалантай болгодог. Хэрвээ өөрсөд рүүгээ харах юм бол өөрийгөө битгий хараарай. Харин таны дотор байгаа түүнийг хараарай. Тэгэхээр би Захиягийн тухай яриад дуусгая гэж бодож байна. Түүний талаар энэ яриаг аль хэдийн сонссон бол намайг уучлаарай. Би энэ түүхэнд үнэхээр дуртай. Лук номын 19-р бүлгээс та өөрөө уншиж болно. Есүс хот руу орж ирэх үед Захия түүнийг харахыг хүссэн боловч намхан учраас олон хүний дундаас түүнийг харах хэцүү байсан. Намхан бяцхан тэр би түүнд үнэхээр хайртай. Бид ч гэсэн зарим зүйл дээр дэндүү намхан байдаг шүү дээ. Хүмүүсээ тэр тэндээс нэгэн модон дээр авиран гарсан. Би намхан учраас Есүсийг харж чадахгүй байна. Бүх хүн л түүнийг харахаар ойртон ирсэн байна. Гэтэл би намхан, өндөр байх минь чи явда. Өндөр хүмүүс сайхан байдаг бах та. Миний юу ярьж байгааг та нар ойлгож байгаа хаа? Харин Захия Есүсийг харахын тулд олон хүмүүсийн урд орж гүүгээд модон дээр авиран гарчээ. Өнөөдөр та нарын дотор модонд авирсан хүн байна уу? Сүнслэг зүрлэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Танд ч гэсэн сул тал байгаа ах. Жаахан шаргуу ажил, магадгүй та сургууль дээрээ илүү хичээх хэрэгтэй байх. Амьдралаа босгон байгуулахын тулд илүү хичээх хэрэгтэй. Хүн бүр л асуудалтай. Би ч гэсэн нэг асуудалтай. Тэр нь эрэгтэйчүүдийн бизнес газарт л байг оччихдаг гэдгээ би хэлмээр байна. Би тоглоогүй. Би энэ зочид буудлын өрөөс гараад л би амралтын өдрүүдэд бараг л 10 удаа энэ өрөөнөөс гардаг баг. Тэгээд л зүүн тийш орох хэвээр байтал байнга л баруун тишээ эргэждэг. Юу болоод байдгийг би ерөөсөө ойлгодоггүй. Ингээд л би бизнес газарт очих хооронд төөрчгдөг. Тийм ээ, би ийм амархан төрдөг гэдгийг мэднэ. Тийм учраас би модонд аврахыг хүсдэг. Өөрийнхөө юу хийж чадахгүй байгаа, юу хийж чаддаггүй дээрээ төлөрхөө болоо. Харин юу хийж чадхаа илүү хөгжүүл. Бусдыг нь Бурхан анхаарч өгөх болно. Миний номлол энд хүрээд өндөрлөж байна. Захия намхан байсан. Гэхдээ тэр би харах болно гэж хэлсэн. Тэгээд тэр модон дээр авиран гарсан. Та юу болсон талаар энэ түүхийг өөрөө унших юм бол Есүс хажуугаар нь өнгөрч яваад Захияг модон дээр байгааг анзаарсан. Яагаад газар дээр байгаа Есүс мод руу харсан болоо? Яагаад гэвэл Захияд ямар нэгэн зүйл түүний сүнс нь Есүсийн сүнсэнд хүрсэн. Тэнд ямар нэгэн холбоос байсан юм. Учир нь Бурхан ийм тууштай. Би бууж өгөхгүй гэдэг хүмүүст дуртай байдаг. Миний намхан байх хамаагүй. Харин би Бурханы хүссэн нэгэн байхын төлөө л явах болно. Есүс Захияд юу гэж хэлснийг та нар мэдэх үү? Захия буугаад ир. Өнөөдөр би танад очиж хоол идье гэж хэлсэн юм. Хөөх. Тэр татвар хураагч, залтай гимтэн хулгайч байсан. Гэхдээ Есүс түүнтэй ажиллах болсон. Ямар нэгэн зүйл түүний дотор байгааг харсан.
Та өөрийнхөө амьдралд хэдэн удаа мод руу авирах хэрэгтэй байж магадгүй. Харин тэр бүхэнд шинэ эхлэл байгаа шүү. Дахиад эхлэхэд хизээч оройтхгүй. Альвэ бүгдээрээ бос зогсоод Бурханд чанга гихчээр уухах хашгирээ. Тийм ээ, би таныг харамсал гашуудлал дотроо өнгөрсөнд болсон бүтлгүүдлийн сүүдэр дотроо битгий амьдраасаа гэж хүсэж байна. Харин Бурхан таны дотор шинэ эхлэлийг бий болгож таныг шинчлэн өөрчлөхийг зөвшөөрөөч гэж уриалмаар байна. Тэр энийг л хийхийг хүсэж байна. Танд шинэ эхлэл байгаа. Дахиад шинээр эхлэхэд хизээч оройтхгүй. Филиппой 3:13 дээр Илч Паул би нэг л зүйлийг хийдэг гэж хэлсэн. Тэр зүйл бол түүний хувьд үнэхээр чухал зүйл байсан. Ардах зүйлээ мартаад урдах зүйл рүүгээ зүтгэн тэмүүлдэг гэж хэлсэн. Тиймээс бид өнөөдөр таныг аргашаад шангааж байгаа зүйлээ орхиод урагшаа яваа гэж урамшуулж байна. Бурхан таныг үнэхээр ивэх болтугай. Шинээр эхлэхэд хизээч оройтхгүй шүү гэж та үргэлж санаж яваарай. Өөрийн бодлоодор тав суралцсан дотоод тулаанда ялгаад Joyce Meyer-ийн оюун ухаан тулалдааны талбар тохимол ном танд тусална. Хэрвээ та энэ номыг бэлэг болгох хүсвэл өөрт боломжтой бүхий хэлбэрээр бидэнтэй холбогдоорой.